Ирээдүйн хойч үеийн сайн сайхан улс их орныхон хөгжил цэцэглэлтийн төлөө залуунаас халуун сэтгэлийн зориулан уйггүй хөдөлмөрлөж шаргуу зүтгсэн буянд буурлууд ахмад наснуудынхаа хийж бүтээсэн өвлүүлэн үлдээсэн өг түүхийн жим мөрөөр өдрөөс өдөрт хот дүүрэг маань цэцэглэн хөгжсөөр байна. Өнгөрсөн онд дүүргийнхээ төв автцамуудыг бүрэн шинжилсэн иргэдийнхэн ажиллаж амьдрах ая тухтай орчныг бий болгох үүднээс ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэгдүүлсэн хүүхэд залуусаа хөгжлийн орд өргөөтэй цоо шинхэн дөрвөн давхар эмнэлэгтэй болгосон зэрэг хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулсан ажил олон байна. Тэгвэл энэ онд бүх шатанд иргэдийнхэн оролцоог нэмэгдүүлж ажиллах зорилго тавин олон амжилтын ард гараад байна. Тухайлбал Монголд анхлан налайх дүүрэх баригдсан 400 метрийн тойрог бүхий олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн зам талбай ашиглалтанд орсон бол иргэдийн оролцоотойгоор манай хороо миний гудамж аяныг дүүрэхтэй амжилттай зохион байгуулж бүх нийтээрээ хашаа хороогоо тогтчууллаа. Ногоон байгууламжийн хэмжээг өмнөх оноос 20%-аар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 29.8%-аар нэмэгдүүлээ. Өнгөрсөн 2017 оны байдлаар 398 ширхэг шинээр гэрэлтүүлэг хийгдсэн бол энэ онд 215 ширхэг гэрэлтүүлгийг шинээр хийж дүүргийн гэрэлтүүлгийн хувийг нэмэгдүүлжээ. Түүнчлэн бүх хороод иргэдийнхэн дунд санал санаачлагыг өрнүүлж 200 орчим камер шинээр суйрлуулжээ. Дүүргийн камержуулалтын тоог өнгөрсөн онтой харьцуулахад 60-аас 70%-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Ахмадуудынхаа хийж бүтээсэн өвлүүлэн үлдээсэн цадиг төвхөр чиг мөрөөн болгож бодлого зорилттой амжилттай хэрэгжүүлэн налайх дүүргийнхээ ахмадын байгууллагын 30 жилийн ойгоо амжилт бүтээл дүүрэн өгтөж байна. За налайх дүүргийн эрхэм хүндэт ахмадууд та бүхэндээ ахмадын хороо өсч байгуулагдсан 30 жилийн баярын мэндийг хүргье. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дүүргийн ахмадуудад ахмад насны тухай хуулийн хүрээнд за Монгол улсад ахмадын талаар баримталж байгаа энэ бодлогын хүрээнд тодорхой ажлуудыг бас хийж хэрэгжүүлж ажиллаж байна. Ингээд 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нийт ахмадуудаа хэрүүлэн сайн сайхан мөхнийг хүсээрээ. Налайх дүүргийн ахмадын 30 жилийн баярын мэндийг хүргье. Өнөөдөр үе үеийн түүхийг бичилж ирсэн дүүргийнхаа хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцсон ахмадууд маань өнөөдөр 30 жилийн ойтойгоо золгож байна. Бид энэ хэмжээгээр ахмадуудад зориулсан олон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Эрүүл мэндийн салбар, боловсролынхын чиглэл, мөн түүнчлэн ажиллаж амьдрах нөхцөл боломжийг хангах үүднээс ногоон байгууламж, хот тогтчил гэдэг ингээд бүх талд хөрөнгө оруулалтыг ахмадууд руугаа чиглэсэн ажлуудыг зохион байгуулж явж байна. Баяраа тэмдэглэж байгаа ахмадуудаа эрүүл байж, урт удаан насалж, үе үед бас биднэртэй дуу хоолойгоо хүргэж, сургамж хайрлж бид бол тэр үргэлгээр дурааллын улам цаашдаа энэ дүүргийнхаа хөгжил цэцэглэлтэнд бүтээн байгуулалтанд авч явах нь бидний үүргээ. Ингээд ахмадуудаа эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Тэртех 1988 оны 4-р сарын 29-ний өдөр тухайн үед бүртгэлтэй байсан 1330 гаруй ахмадыг төлөөлсөн 141 төлөөлөгч хуралдан налайх дүүргийн ахмадын хороог байгуулж анхны дараагаар тухайн үеийн намын хорооны ажилтан Мегмар Жавыг нарийн бичгийн дараагаар Бат Цэнгэлийг тус сонгож баталсан түүхтэй. 30 жилийн баялаг түүхтэй ахмадын хороо өдгөө 3700 гаруй ахмадуудыг эгнэндээ нэгтгэн ахмад насны тухай хуулийн хэрэгжилтийг ханган төрөөс ахмадын талаар явуулах бодлогыг дүүргийн ахмад насны хүрээнд хэрэгжүүлж ахмадуудын эрх, ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлж хамгаалах эрхэм зорилгын дор бодлого үйл ажиллагаагаа ахмад наснууд руугаа чиглүүлэн ажиллаж байна. Энэ 30 жилийн хугацаанд манай ахмадын хороо бас өргөжиж өнөөдөр налайх дүүргийн маань ахмадууд 3768 ахмадаар хүрээгээ тэлсэн. Энэ хугацааны туршид ажиллаж амьдарч энэ ахмадын хороог удирдан зохион байгуулж ирсэн үе үеийн дарга нар болон ахмад буурал уурхаачтай бас баярын энэ сайхан өдөр халуун мэндийг дэвшүүлж байна. За манай ахмадын хороо 30 жилийн энэ ойн хүрээндээ олон талын ажлуудыг зохион байгуулсан нийслэл дүүрэгтэй болон ахмадуудынхаа дунд урлаг уран сайхны олон сайхан тэмцээнүүдийг зохион байгуулж явууллаа. Энэ жил гихтэл нийт ахмадуудынхаа 30 гаруй хувийг бид нэр
амралт сувлалд одоо амрааж одоо ахмадуудаа одоо баярлуулж энэ амралт сувлалын газруудад олон сайхан ажлуудыг бид бас тэмцээнүүдийг зохион явуулсан. Жишээлээд үсэх юм бол Замд гарын Булган аймгийн одоо Хишиг өндөр Дархны шарын гол Улаанбаатар хотын одоо 3-4 дүүргүүдийн дунд урлагийн их наадмуудыг одоо зохион явуулж одоо цомоо 3 дахь удаага бид нэр одоо хамгаалсан ийм амжилтаар одоо 30 жилийнхаа ойг өгсөн. Энэ 30 жилийн өн энэ баяр сайхан өдөр дүүргийнхаа ахмад буурлууд та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж урт удаа настаж эдгээрээ инх хамгаалan төрлөөрөө төвшин сайхан амьдрахын өлзөгтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. 2016-аас 2018 онуудад 3 жилийн хугацаанд цагаан сар олон улсын ахмадын баяр, Наврын баярыг тохиолдуулан давхарцсан тоогоор харьяалалгүй 5503 ахмад насныг хүлээн авч хүндэтгэл үзүүлээд байна. Байнгын асаргаатай болон ганц бие ахмад наснуудад эрүүл мэнд, нийгмийн халамж, нийгмийн даатгал, банкны үйлчлэгийг гэрээр хүрдэгүүлж Монгол улсад анхдагч үйлчилгээг нэвтрүүллээ. Налах төрийнхээ нийт ахмадуудад олон улсын ахмадуудын өдөр мөн налах төрөд ахмадын хороо байгуулагдсны 30 жилийн баярын мэндийг хүргье. Монголчууд бид ахас ихсээ хүндэлдэг, ахмад таснандаа хүндэлсэн ийм сайхан уламжлалтай ард түмнэлээ. Энэ ч хүрээнд бид нар олон арга хэмжээнүүдийг ахмадрууд руугаа чиглэж хийж хэрэгжүүлээ. Үүний нэг нь гэрт хүрэх үйлчилгээ. Асаргаа дэмжих шаардлагатай энэ ахмадуудаа бид нар төрийн үйлчлэгийг хүргэх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр халамж, банк санхүү, нийгмийн даатгал гэсэн гол үйлчилгээг гэрээр хүргэдэг боллоо. Энэ үйлчилгээ маань Монголдоо налахтай төдийгүй Монголдоо анхдагч ийм арга хэмжээ болсон билээ. Энэ үйлчилгээнд нийтдээ 150 ахмад маань энэ үйлчлэгийн үр шимийг хүртсэн байна. Мөн бид нэр харьяалгүй ахмадуудыг жил болгон хүлээж авдаг. Энэ тоог жилээс жилд нэмэгдүүлснээр 2016, 17, 18 онуудад давхарцсан тоогоор 5500 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн бид нэр олон жил зогсон байсан ахмадын соёлын үйл ажиллагааг нээн хэрэгжүүлж энэ жил бид 10 ээлжээр 300 ахмадуудыг хүлээн авч эмчлэн совилж агаар болон физик эмчилгээгээр эмчил совилсан байна. Цаашдаа ч мөн бид нэр ахмадууд руугаа чиглэсэн, нийгэм рүү чиглэсэн олон үйл ажиллагааг бодлого хөтөлбөртөө тусгаж амжилттай хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа билээ. Ахмадууд та бүхэн маань баяраа сайхан тэмдэглэж, урт насалж удаан жаргаарай. Налайх дүүргийн ахмадын хорооны 30 жилийн хон байгуулсан нэг том ажил бол олон жил ашиглагдаагүй байсан засаг даргын тамгын газрын дэргэдэх ахмадын сөүлийн үйл ажиллагааг нь эхлүүлсэн явдал юм. Ахмадын сөүлэлдээ нийт 9 ээлжээр 300 гаруй ахмад насныг хүлээн авч сөүллээ. Манай ахмадын сөүлэл 2013 онд баригдсан налайхын дүүргийн маань. Тэгээд тэрнээс хойш ажиллахгүй байжгаад энэ жил засаг дарга биднээс ирээд дүүргийн ахмадын хороо, ахмадын сөүлэл, дүүргийн засаг дарга болоод засаг даргын тамгын газар бид бүгд одоо өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглаад ахмадынхаа сөүлийг инжилээс эхлээд ахмадуудын чиглэлээр ажиллагаагаа эхэлсэн юм аа. 6 сарын 29-ээс эхэлж нэг ээлжиндээ 30 хүнээр тэгээд 9 ээлж ажиллуулсан. 9 ээлжинд нийтдээ 272 ахмад маань амарсан. Тэнд амарж байгаа ахмадууд маань бас өөрсдийнхөө хүч бололцоон дээр тулгуурлаж, өөрсдийнхөө сэтгэлийн дэм болгож, өөрсдийнхөө ирээдүйн амрах тийм одоо энерги авдаг, өөрсдөө сөүлүүлдэг газараа мэдэрч, өөрсдөө бас тэнд том бүтээн байгуулалт бас хийсэн. Жишээлбэл тэнд настай хүмүүст голцоо хөдөлгөөнийг шаарддаг юм байлээ, чирэгжүүлдэг шаарддаг юм байлээ. Тэн дээр явган давсан дээр явдаг замаа хүртэл өөрсдөө хийх жишээний тэгээд бомб тавиулахад эрүүл мэндээс очиж байгаа техник тоног төгөөрөмжөд дутуу учраас өөрсдөө бас хандив босгож тэндээс өөрсдөө хүрэлцээтэй бомб авах зэрэг очрол суухад, дугаарлж суухад тийм сандал ширээний асуудлууд хүрэлцээ байсан. Тэрийг бас өөрсдөө шийдсэн, хандиваар босгож өрөө болгон тэгээд одоо өөрсдөө тоглож наадах цаг заваа зөв өнгөрүүлэхэд бас дутагдaltaй юмнууд байсан. Ширээ сандлаас эхлээд энийг маань дүүргийн засаг дарга бас анхааралтай авч бүх одоо болцоог бий болгож өгсөн юм аа. Тэгээд саяхан одоо би ахмадын хаан одоо дүүргийн ахмадын сөүлд амарлаа. Үнэнхээр одоо боломжийн
сайхан амралт юм аа. Энэ асуудал бол одоо анх буян дэлгэр дарга засаг даргын санаачилж хийсэн боловч түүнээс хойш олон жил одоо ингээд ашиглагдсан ч биш ашиглагдаад ч нэг иймэрхүү байсан. Энэ жил бол үнэнхээр одоо бүрэн дүүрэн ашиглалтанд орж их сайхан амралт болоод бид одоо санаа сэтгэл өндөр ахмадуудыг сайхан амарч байна. Энэ асуудал дээр одоо ерөөсөн дүүргийн засаг дарга тамирын газар тэр хамт олонд одоо баярлсан талархснаа илэрхийлье. Ингээд энэ амралтыг цаашаа сайн сайхан болгохын тулд ахмадууд бидний оролцоо чухал байна. Одоо тэгээд энэ амралтыг олон жил үргэлжлүүлэн дараагийн ахмадууд одоо үй дамжин амарч явах болтугай гэж өрөөё. Дүүргийн хөдөлмөр халамж үйлчлэгээний хэлтсээс ахмад насны руугаа чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн болон халамжийн үйлчлэгээний чиглэлээр нийтдээ 7 үндсэн үйлчлэгээг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад ахмад насны амралт цөвлийн үйлчлэгээний хүртээмж 1 дахин, ахмад насны өрхийн үйлдвэрлэлийг дэмжих санхүүгийн дэмжлэг 1 дахин, ахмад мэргэжилтийн зөвлөх үйлчлэгээний хамруулах ахмадын тоо 3 дахин нэмэгдэж, шинээр насны хэрхийг 65-аас дээш насны ахмадуудад олгож байна. Ажил дөрвийн ууган хотхон налах дүүрэгт маань ахмадын байгууллага байгуулагдсны 30 жилийн ойн барий тохиож байгааг тохиолдуулан нийт ахмад наснуудад ойн барийн мэдчилгээг хүргэж байгаадаа баяртай байна. За манай байгууллагын зүгээс хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр болоод халамжийн үйлчлэгээний чиглэлээр налахынхаа нийт ахмадуудад хүрч үйлчлэгээр онцлогтой. За энэ үйлчлэгээнийхээ хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ахмад насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж одоогийн байдлаар нийтдээ 29 ахмадад 12,240 мянган төгрөгийн ахмад мэргэжилтний зөвлөх үйлчлэгийг хүргэхээс гадна 10 ахмадад 12 сая төгрөгийн үйлчлэгээ бүхий санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааг үзүүлээд байна. Мөн түнчлэн нийгмийн халамжийн үйлчлэгээний чиглэлээр одоо нэлээдгүй ахмадад үйлчлэгээ үзүүлсэнийг тухайлбал одоо ахмадын амралт цувралтанд нийтдээ 1200 ахмад хамрагдаад байна. Үүнээс сүүлэлд нь 333 ахмад хамрагдсан байна. За тусгай хэрэгсэл болоод ортопед протезийн хэрэгслийг нийт 293 ахмадад за олон нийтийн орцонд зөрчилсөн халамжийн үйлчлэгээний хүрээнд бүлгийн хөдөлгөөн хэрэгжүүлж байгаа 19 ахмадад буцалтгүй дэмжлэгийн цэцлэмж үйлчлэгээ өнөөдрийн байдлаар үзүүлээд байна. За үүнээс онцлог хэлэх юм бол Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа насны хишгийг ахмаднуудад хүргэх үйлчлэгээний хүрээнд за 60-аас 69 насны 617 ахмад, за 70-аас 79 насны 780 ахмад, 80-аас 89 насны 198 ахмад, 90-ээс дээш насны 70 буюу нийтдээ 1612 ахмадад жилдээ 2 удаа насны хишгийн үйлчлэгийг үзүүлж байна. Мөн түнчлэн одоо дүүрэгт маань амьдарч байгаа харьяалах байгууллагагүй 3200 ахмадаа хүлээ авч хүндэтгэх үйл ажиллагааг бид нар жилдээ 2 удаа зохион байгуулж байгаа. За сар шинийн баяраар 1800 ахмадаа хүлээж авсан. За одоо удахгүй болох олон улсын ахмадын баярыг тохиолдуулан мөн 1200 гаруй 1400 гаруй ахмадыг хүлээж авахар бэлтгэл ажлаа хангаад байна. Улсынхаа нийслэлийг элчгэрлээр түгэж ирсэн уур хайчдын өлгийн нутгийнхаа өнөөдрийн бахтам түүхийг бүтээсэн ахмадууд буянд буурлуудаа ахмадын баярын мэндийг дэвшүүлж дүүрэг хорооныхон хөгжил дэвшилд өөрсдийн хөрвүүлсэн мэдлэг туршлагаараа өргөлжид үнэтэй хөв нэмэр оруулсаар байна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа нэвтрүүлгийн төгсгөл илэрхийлье. Өнөөдрийн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж үр хүүхэд улс орныхон хөгжил цэцгэлтийн төлөө ариун цагаан хөдөлмөрөөр түүчээ болж ирсэн эрхэм ахмад буурлууд та бүхний минь 10 цагаан буян улам аривжиж урт наслаж удаан жаргалыг хүсэн ерөөе.